Бид бол Decabit Gold-ыг үйлд ажилладаг хүнээс бөгөөд Decabit Gold гэдэг нь зөвхөн том лавчтай жинхэнэ ишийг ашиглан хийдэг бүтээгдэхүүн юм. Энэ бол бид маш их хөдөлмөр гарган сортыг нарийн сонгон авсаар ургамал юм. F1, F1, F2 үе шатнаас эхлэн тогтвортой болгохноос судалсан. Дараа нь бид найрлага болон тэрхүү пенамик хичил агуулсан бүлгийн бодисын хэмжээг шалгаж, гидролиз хийж, магний нэгдлийг гаргаж авсан. Тэгээд бид өөрсдөө шалгаад дэлхийд дахинд энэ талаар хэрхэн судалж байгааг мөн харьцуулан шалгасан. Дараа нь бид түүний үйлчлэж бас туушир хийсэн. Энэ бол бид эхнээс нь дуустал бүрэн шанаж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн юм. Тиймээс энэ ургамал зөв таригдсан гэдэгт бид итгэлтэй. Хоёрдугаарт цавир дарсан байх ёстой. Энэ цэвэр гэдэг нь жинхэнэ органик стандартын дагуу цэвэр байхыг хэлж байгаа юм. Учир нь улаан мөн өөрийн бүтээгдэхүүнийг органик чиглэлээр цэвэр бичилдэг. Харин жинхэнэ органик гэдэг нь өнөө үед заавал гэрчилгээ авсан байх ёстой. Тэгжээж л органик гэж тооцогдно. Хоёрдугаарт тэр гэрчилгээ нь яг аль байгууллагаас ямар дугаартаагаар тухайн тариалангийн бусад ологдсон бай гэдгийг тодорхой зааж өгөх ёстой. Ингэснээр бүх хэрэглэгчид болон эрх бүхий байгууллагууд шалгаж баталгаажуулах боломжтой. Эдгээр нь бидний хянаж бүх үе явцыг нарийн хянаж явуулдаг ажлууд юм. Дараа нь дүүхийн эдийг шүүд цэвэрлэж, хөг зүүсгээс сэргийлэн зөв аргачлалаар хандалж, улмаар үйлдвэрлэл шилжүүлдэг. Ингэснээр бүхэл бүтээний үйл явц тариалтаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн бий болтол бид бүх шат дамжлагыг бүрэн хянаж ажилладаг. Ингэснээр батхаатай найдвартай гэдгийг нь хангагддаг. Харин бусад бүтээгдэхүүний хувьд бол надад ч асуусан хүнч байхгүй. Тиймээс би ч бас мэдэхгүй. Гэхдээ би буруу хэрэглэсэн бүтээгдэхүүн харж байсан. Өөрөөр хэлбэл нэг ургамлыг нөгөөтийн андуурч хэрэглэсэн тохиолдол бий. Харин Decabit Gold-ыг хэрэгж байгаа уус би Defense Net-с үртэл бүх үйл явцыг хянадаг. Decabit Gold бүтээгдэхүүн зөвхөн Вьетнамын органик стандартад нийцсэн пам навчтай Deytiakan ургамлын түүхий эдээс гаргаа авдаг. Энэ нь Ханоийн нийгмийн их сургуулийн ургамал судлалын тэнцмийн эхлэж авсан дэд профессор доктор Чан Ван Үний шинжлэх ухааны судалгааны сэдвээр үйлчлэсэн. Орчин үеийн үйлдвэрлэлийн шугамар өндөр даралтаар хандлах болон бага даралтаар цэвэршүүлэх аргаар гаргана авдаг. Ийм хандлах үйл явцаар бүтээгдэхүүн нь хамгийн өндөр эмийн агуулмжтай болдог. Бүтээгдэхүүнийг орчин үеийн үйлдвэрэд GMP стандартад нийцүүлэн үйлдвэрлэдэг. Энийн түүхийн эдээс эхлээд боловсруулалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хатгалалт, хэрэглэгчдэд хүргэх хүртэл бүх шатанд сайн хяналт тавигддаг гэсэн үг.